Нэгэн нарны доор олон ангид уран сайхны кино. Гол дөрүүд эдэв Жанчив дөржийн Жамин сүрэн, Аюурын Өлзий сайхан, Гомбын Мегмар наран, Бандрагчийн Тунгалаг, Сэгмэтийн Төмөрбаатар, Гүрбазрын Урнаа, Батбаатарын Анх баяр, Төвшин жаргалын Энкбат. Сайн мэдэн шүү дээ. Их тэрхснээс мэдв. Эртээ чамтай хамт явдаг охин чиний их нь юу? Одоо хүн биш ээ. Гэхдээ одохгүй болно. Зөвхөн. Сайхан тантай өвчтөй сайхан амтрах хэрэгтэй. Манайч гэр бүл төлөвлөлт гэдгийг ястаа нэг номорд хийх юм байгаа үстэй. Бидний үед ч одоо тийм байсангүй шүү дээ. Бид чинь одоо би чамд хайртай. Чи надад хайртай юу? Тэгвэл одоо боллоо гэд нэг гэртээ болцдог байдаг шүү дээ. Одоо бид хоёр гэхэд ганц бүштэй нэг боор авдар, нэг хүрцтэй. Айд болчихлоо шүү дээ. Танаа эхнэр юу эхнэр гэж тэр хүн чинь хаана ажилладаг юм? Дээд сургууль багшилдаг. Гэхдээ багшлаад удаагүй байгаа та. Дөнгөж ороод 2-7 хоног. Дөрж би жоо ажилтаа байгаа юм осууд ирсэн байгаа. За. Мишель. За Мишель огш. Хичээл ямар байна? Оюутнуудтайгаа танилцж амжиж байна уу? Хичээл сайн. Оюутнуудтайгаа танилцж арай л амжаагүй. Оюутнуудтайгаа сайн танилцж тэдний сайн анд нөхөр туслагч нь байх хэрэгтэй ш. Багш нарын алдах гэдэг юм нь зайнаас харьцаж намын үгээр айлгаж сурах гэдэг нэг гимби. Эцсийн эцэст ажлын талбар дээр нөлөөгүй
боловсон хүчин гаргах гэдэг юм ш. Тэрийг сайн анхаарах хэрэгтэй. Би танаас асуух нэг юм байна. Асуу. Мэдэх юм байвал багш нь хэлж өгье. Миний дааж авсан ангид хонгор гэдэг хүүхэд бараг хичээлдээ суусангүй. Тийм хүүхэд байдаг юм уу? Ардд хонгороо долгор багшаас асуу. Урд нь танаа ангийг дааж авч байсан. За яа. За. Баярлалаа гүшээ. Асуух юм байвал нэрлэлгүй асууж байгаарай. За яа. За. Ээжээ. Балконд гаргаад тавьчлаа. За яасан сайн юм бэ миний хүү. Миний хүү тэг амралтын өдрөөр болохгүй. Заавал ажлын өдрөөр сандрахдаг нь яаж байгаа юм бэ? Би завтаа явж байгаа ээжээ. Тэгээд цайны цагаар нааш нь төхөлчдөг юм гэж бодоод. Ээж л муу хүүгээ гурил будаа дууслаа гэж сандрахч чадаа янз нь. Ээж хотоодны мохорлоо шидчихээр бэлэн юм байна уу? Уу харин байдгүй. Ээж л бушуухныг аяг хар шил хийгээд. Аад нь хоол хийгээд мах гаргацсан чи ашгүй харин гисцэн байна. Ингээд аав айдсан ээж. Аав нь бүхэн дөөл явсан. Нөө бүхэн өргөөрөө зузаан дэвтрээ бариад бүүсэн штэ. Хаанх ээж гэмээ өнөөдөр нэг тийм ой барилдаатай юм баха. За ээж нь бодлоод байгаа. Тэгвэл аав оройтх юм байна дөө. Харин Та харин юу эрт мах гаргасан юм бэ? яг үү ээж нь хідэн байн шигээ тавьчих юм. Яаж сандарсан үед амар байдгийг гээл. Өөж, нэг цаг болчих. Би одоо ажилтаа. За юу яадг юм чинь аяг хар шил уугаад яв. Ээж нь одоохон ээч. Зүгээр ээж одоо амжихгүй. Хараа ингээд дандаа яарч яадаг хөөхтэй юм чи. Би одоо явахгүй л хүмүүс үлээж байгаа. За. Манлаа. Миний хөтгөө бүтэн сар өдөр ирээрээ. Ээж нь сайхан хоол ингэ тавьсан байна. За ээж. Баярлалаа. За баярлалаа. Тийм үү. Дандаа л яарч сандарч явах юм аа гэж. Тэгэхээр долгоор гүшээ. Энэ ангид ямар ч байсан хонгор гэдэг хүүхэд байдаг юм байна тийм үү? Тэгээд яагаад хичээлдээ явдаг юм бол? Хонгор гэж нэг том толгой би. Ээжтэйгээ хоёулах нь амьдэрдэг. Элдв хэрэг төвд оролцож байдаг. Жохон хөнгөө өгтөлтэй. Архиун зодон цохон хийлээл гэж дуулдаад байдаг. Тэгээд эцэггүй хүүхдийн толгой том гэж. Эцэггүй юм уу? Тийм. Харин ээж нь нэлийн том бизнес эрхэлдэг юм шиг байна лээ. Нэг удаа надтай ирж уулзж ирсэн л та. Тэгэд хүүгээ ганц юмгээд нэлийн эрхлүүлдэг юм шиг байна лээ. Окей. Ууланч хонгор нэлийн толгой сайтай хүүхдэлтэй. Хичээлээ тасалж ирчээд яг шалгалтын дээр болохоор нэлээд өндөр оноо аваад дий. Ангидэн нийлдэг хүүхэд байгаа юу? Тэмүүлэн гэдэг нэг хүүхэдтэй хамт суудна. Ер нь тэр хоёр тэгээд хаасыг бол хамт яваар гэсэн л та. За. Баярлалаа гүшээ. Яа, тэр нөгөө мөнхөгийн баяг л яаж. Бас чи нэрээ нөгөө төмөр өргөөл нэ. Өргөжлээ. Өгсөнд бодид явдаг болсноос хойш өглөөрт бас төгссөн шүү дээ. Хоол ундан дайцсан, нойрон дайцсан болсон. Ихтэй хамгийн гол нь хаалгахгүй. 107 гарахаар ингээд мактай гадуур явхад чинь октоодын харц нь хачин болно шүү дээ. Тэгвэл би манайхан би тэгвэл ерөөсөө бодид явна. Тэгээчтэй болно шүү дээ. Харин Темка миний өгч надтай зүг бодид явуул та. Чи юм сайхан араамтай, ястай юм чинь. Би чинь дорой гоё болно да. Харин өгтэй. Ядаж 2 сар явзаа юу. Маргаашнаас эхлээ сууг өгч үзээ. За. Бүгдээ нэг сайхан тулгачих уу? За тэгээ юуны төлөө толгох юм? Харин өш бүгдээ гоё бодигийн төлөө тулах гэдэг хөө. За тэгээ. Тийчээгээр хараа хэдүүлээ.
Нөөрэ охин найрхан төлөв. Юм баалаа охин найрхан. Энэ. Зөв бэрлээ. Чи бас тэгж байгаа тэрэг царайлчаад хаяа амнаас чинь ухаантай үг гарах юм аа. Өөрсдөө гүгээд ирдэг юмнуудын төлөө юу гэж явах юм бэ? Тийм биз дээ. Утгагүй үстэй аа. Харин тэсэнд ороод хэдүүлээ. Галзуу сайхан нөхөрлийн төлөө бол ямар вэ? За тэгээд. За. За нөхөрлийн төлөө. Чи чинь одоо бол юм эндүүд сурааг байгаа юм уу? Яасан. Ханцуугийн бити эндүүдлэг гаргаад л та байна. Манай Мишель зүтгэсээ явал багш болчих юм да. Яах вэ? Миний охин багшлах дуртай юм байгаа биз? Одоо цагт чинь шүү дээ. Хүн дуртай ажиллаа хийх биш. Мөнгө илүү олдог ажил хийдэг болоод байна. Гэтэл тэр Мишелийг хар. Англид нэртэй Бристолийн их сургуулийг зэрэгтэй төгссөн гэдэг байна. Тэгээ багш болж чаваад явж байгаа. Үгүй дээ тэгээд тэр нэг их сөүсгэртэй хэдийдээ танилцаа тэгээд нэг л нэгтэй бие даасан байдаг л усууд. Тийм юмтай нөхцөждөг. Англид багч хичнээн сайхан залуучууд Мишелийг эргүүлээд байсан. Харин ч зөв юм шүү. Юу гэж? Миний охин чинь гадаадд хитрхи чөлөөтэй амьдралд өссөн ч гэсэн харин ч нэг нөхөрсөн үнтэйгээ тууштай үерхдэг. Худал хуумга зам байхгүй шүү харин. Чи ч өнөдөр юу болчих вэ? Мишелийг байхаар юу ч хийж чадахгүй. Байхгүй болохоор нь хашгич чад. Үгүй чи надад юу гэж агсраад аа? За агсраагүй хөөш. Бодлоо хуваалцчих шүү дээ. Байтлаасаа бүр гэхдээ өөрийнхөө үзэл бодлыг хэлж болохгүй болох юм шиг дээ. Аль хөө энийг энтэд итгэхэд? За. Думбоо гэж ярны номоноос дөөс Домбонетлаа сүгмэт румэт шимэт нэ. Сайн байна уу багшаа? Сайн байна уу? За, сайхан аварч гин үү? Сайхан аварч. Танаахан сайн биз дээ? Сайн. За, юу гэж явна да? Би нэг хүүдээ ном уншуулдаг юм уу гэж л явна. Хүү яасан? Өвдөд зовоо юу? Үгүй гайгүй л дээ. Би гэдэг хүн чинь ажил ихтэй ганц мөн хүүдээ санаа тавьчих чадахгүй юм байна шүү дээ. Ямар жилтэй вүлээ? Бартай, нэр нь хонгор шүү дээ. Бартуулалуу могоноор хон биш тэхэн хоо. Энэ жил ер нь бар жилийн засал номыг хийлгсэн үү? Хийлгсэн. Үгүй ойрын үед хүн маань нэг л охид хүүхнүүдтэй орооцолтоод байгаа шиг байна. Охид хүүхнүүдтэй орооцолтно гэсэн чи юу гэсэн үг вэ? Үгүй за яах вэ нөгөө манай гэрлүү чинь шүн оройгүй өглөө өдөршгүй байнга уцдах юм. Цонхон дор ирээд дуудаад явах юм. Одоо бүр хэцүү байна. Та юунд өөрийгөө ингэж санаа зовж явдаг юм бэ те? Хүү чинь 20 нас гэдэг чинь одоо айл гэрийг авч явах, гал голомтыг өргөж явах нас шүү дээ. Үгүй яах вэ одоо тэгээд би ч өвчин зовлон тусаад хүний хүүхдийг жирэмсэн болгочихгүй л гэж хайх юм байна шүү дээ. За багш нь залбирч бодож бурхан номондоо даатгаж засал номыг хийя. Биш манга шалгалттай шүү дээ. Өдөр харж шалгалтандаа билэтгэв. Хойдоо номын сан орох байгаа шүү дээ. Юу номын сан бэ? Тэгэл нөгөө хачин хичээл ном яриад хэлсэн шүү. Чи өөрөө шалгалцаа юу? Шал сонь санагдчихлаа. Харин тиймээ хойлооны сайн болгоч. Орой шавтаа штэ. Явна үст. Хамт явахгүй гэдгийг хэлчихвэл муу найз маань гомдчих واخт. Гэтэл надад дискондорж охтуудтай зурлах сонирхол байдаг. Танайга юу шоу хичээлдээ болцоо байдаг. Найз нь ямар охин ярьж чадахгүй шүү дээ. Би ч гэсэн охин ярьж чадахгүй л. Гэтэ намайг аваач төгөө хонгороо. Намайг аваач. Чи юу? Харин тийм.
Энэ чамаар яадаг. Чи явж гэртээ хичээлээ хий мэдв. Манай гайч чаа. Номсоо. Хамт яваа заавч. Чи явж та хамт. Чи төрүүлээ явчих дөө. Би араас ч явчих дөө. Болно шүү. За манай баяртай. Тэ хийх байх шүү. Тэмка. Арай заавал цуг явуу шүү. Чи найр чаддгүй маа гэхэд цаад бол чин чамааг найрын заа юу. За. Би бас орой яваа. За өөртөө. Зэрүүл яваад. Нэгэн л миний охин шийдвэр гаргаад хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байвал чи хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Өгшин юм дээ. Миний охин миний хэлснээр л явах ёстой. Тэглээгээд ёо буруудах. Чи наад өгөө өөрт нь хэлээч. Аюу бол чадахгүй дээ. Ороод ирэнгуут нь хошуугаа онжуулаад дэвсээд өгөн дээ. Хэлээ харцлаа байна. Заавал хэл. Ер нь хошуугаа дэвсэхдээ яасан. Тийм ээ би хүүхдээ эрхлүүлдэг. Эрхлүүлсэн хүүхэд хадуу сэтгэлтэй л болж хүмүүждэггүй юмдаг. Харин тэгсэн чи харин сүүлийн үед бөө миний үгийг авахаа байж байх шиг. Наадахыг чинь тэгэж эндээдгүй. Аль бас би өөр эндүүд. Өгшин чинь намаа нэг яах зайлшгүй. Миний хүн ашиг. Сайн өшөө зайл. Эми төгсөж байгаа шүү. Шашаа. Ийм шаа байх уу те чи. Энэс сарвогийн сургуулийг Оо наратэр чи. Жоо. За. Оо. Бүх сайхан болов? Сайхан боллоо. Манай ах чинь нэг найраагүй барилдах юм гэж юусаа байхгүй болчих. Барилдаа нэг ч гэсэн нэг найраа хийж заваачих юмсан. Манлаа ирэл нэг шуудаа будаа. Нэг шуудаа гурил өгөөл явлаа. Тийм үү. Чи яа, тэг мөнгө нөгөө. Өгнө гэсэн чи авахгүйгээл зүтгээд ах юм. Усаа илүүц. Чигтэрт хүүхдүүдийнхээ буян гарч яргаж байна. Юу хөө. Муусаа хүүхдүүд минь чи тэр зөндөө л их гэж яаж байгаа юм бэ? Аав найци бэ надад. Хинтээч юу ч ярихгүй юм. Манайс тийм бүр уйдчих шиг байна.
Танаа найз таалагдахгүй байгаа юм шүү. Хөөе. Чи тэ маань нэг тийм хүн амар царайтай гэж хэлэх гээд байгаа юм уу? Ямар бол хийж байгаа? Чинийхээ дуртай хоолыг хийж үү? Тэгвэл хайртан туслах уу? Тэгэлтэй. Хайртан юу юу? За. Чамтайгаа хамт байхад үнэхээр сайхан юм аа. Өөрсдийнх нь таваар дуртай хоолой хийж идээд л. Харин тийм ээ. Тэгтээ миний хараа. Хоёулаа хизээ өөрсдөө гэсэн байртай болох юм бол. Одохгүй дээ миний хайрт. Хоёул ер нь орон сууцны зээл авчвал яасан юм бэ? Харин чи бол шалгуурт нь яг тохирно да. Харин л дээ. Хэрэв хоёулаа байраа авчих юм бол би гэрээ өөрөө тогтруулна шүү за. Тэр нэлээд их хүчтэй аш байна. Тийм зугаатай байгаа юм байна. Мэдээч штэ. Манай найз зайчгүй залуу шүү. Багтууд араас нь тест гүйдэг гэж. Бид хоёр багын найз байна. Тойрын найр жилээ. Хоёлаа гоё жилээ. Бас царайлаг. Тэ чи арай илүү. Тийм гэж юу? Нөгөө чинь ягаад чи өгч юм? Мэдгүй. Бодвол өгч. Явъя гэж. Юу бэлгэвчтэй ундраар дургуун үрээд идэг гинэ. Хуцуунар тайлаа зүгээр амар тэмийг шал дургуурчлаа. За явъя.
Яасан? Хаалцсангүй. Найзаагаа уучлаарай. Төлөвлөгөөгч нураасан бил. Юун төлөвлөгөө. Юм хоёр охин яваал үсттэй тэр чинь. Үгүй тэгээд ч харин олигтой охтууд биш л хэлсэн шин. Үнэндээ найзд нь ч гэсэн таалагдсангүй. Тэмка, маш их өдөр. Хоёлаа нэг сайхан хоол иж идэх үү? Хоолоо. Наад чинь нэр нь сайхан санаа юу?